үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Гайхалт. Ямар гоё юм бэ? Чийл юм шүү чи бүр. Лаг тонглог ус үйдэгнээс өөй. Гайхалтай. Зөөц. $500,000 төгрөгөөр 1 сарын хугацаанд Монгол улсын 7 аймгаар ганцаараа хэлсэн туршлагаас оваалцъя. Хотоос гараад 12 дахь хоногийн өглөө 9 цаг. Лаг унтчаад босоод ирлээ. Урж өдрийн нойрод наслав хамаагүй дэрл нойр байлаа. Тэгээд гоё унтлаа. Хөдлөх гээд байж гин. Өнөөдөр нөгөө нэг хүрхрийг нь үзнэ. Босоод нүүр амаа угаачаад тэгээ нэг кофе чанж уугаад чанж хийдэг нөгөө дрип кофего чанаад тэгээ уугаал зогсож байна да. Манай дотор тэгээд бэлэн болж л байгаа. За тэг юу болох нь харцгаая да. Сэтгэл санаа ирцэнгууд ажгүй шүү. Арай сэргийг усч ирлээ өнөөдөр л. Өчтөр бол гизүүлээс шүү. За хөдөлж байна. Хич мэдэхгүй газар руу оюун бодлороо би хинч надад ихгүй бүх зүйл харамхан зур болсон хэрхэн биендээ өвтгөө хич надад хэлэхгүй эндүүд харам цаад би бүх босан тас би нэсэжва Явж байна да. Ийм газар нөр явдаг юм байна. Эм том уулнууд дундуур явдаг юм байна. Манай програмын энд харагдаж байна. Тэгээд хамт явж байгаа хүн маань таньдаг хүнтэйгээ бас ингээд дагуулад явж байна. Таньдаг хүмүүс нь энэ зам дээр нь дэржигнээд ерөөсөө хурд авч явахгүй бол салонд нь дуу орох гээд байна. Замаа заагаад өч төрүүлэг гიშгжээ гинэ энэ хоёр машин. Тэгээд л байж байна да. Яг
Алтаа таан бүгд харагдчих байна. Алтаа таан бүгд дээрээ гарахаар илүү сүртэй харагддаг байх. Тэгээд одоо энэ ч байгаа харагдаж байгаа нуур нь болохоор хотон нуур гэсэн. Өдрийн 12 цаг болох гэж байна. Нэг ингэж харагддаг юм байна да. Чээс сүлжээтэй байдаг юм байна. Яг энэ оргил дээр юм уу? Даваан дээр сүлжээ орд юм байна. Тэгээд манай жолооч маань уцаар ингээд төр амарч байна. Тэгээ ингээд л явж байна да. Nice. Тийм гоё байгаль харах гэж гэрээсээ гарсан хүн шүү дээ би ч одоо. Харж ил байна яварч. Тэгээд боломж байвал би сая тэгж бодоод явж ялаа сая наашаа. Боломж байвал хятад талаас Алтайн уулсыг бас үзүүлэх юм хэрэг nice баг та. Миний ойлгосноор бол хятад талаас бүр илүү nice харагддаг гэсэн. Тэгээ ямар тач Монгол талаас үзчээ тэгээд явна да. Шидүрэн да. Музейк хотны орон дээр нэрсэн. Гайхалт. Ямар гоё юм бэ? Жинхэнэ дараа машинтай ирж байгаад хэд хонмоор гадаг юм тхөө. Энэ хүртэл ирэх зам бол гайгүй мэн зөө жижиг тэрэгцсэн ирнүүд явчихаар тэгэхээр Баян-Өлгийн хүртэл 1800 км засмал замаар яваад тэгээд засмлаасаа ийшээгээ ойролцоогоор нэг 200 хүрэхгүй газар 200 км хүрэхгүй газар яваад ийм газар ирж болж байна. Гайхалт. Миний мэдих төсөөлөл маш удаан мэдхгүй зүйл маш олон гарам өдөр бүхэн өөрийн бодол шиг өргөн удацаг хугацаа огсож өрөөдгийг авахд отдын тончивдээ Яг өнөөдөртөө хоноглох газараа ирчих шиг боллоо. Тэгээд эндээс болохоор тэр нөгөө нэг хүрхрээг үзнэ. Энэ охин маань манай жолооч ахын охин нэг нэ. Тэгээд энэ байсан чинь том ихтэй зодуулаад тэгээд гомцондоо ийшээгээ бараг 2 км алхсан байв гэх юм. Зэг стопой газар байт юм байна. Зэг ингээ бодлох гал байж энэ да. Удахгүй хөрхрээр рүү явах. Энэ нэг амтыг энэ чинь ингээд ачдаг нь яа гэм бол тийм ээ. Юу хийж байгаа чи? Hello. Ямар хөөх юм бэ чи? Ямар дараах юм бэ чи? Энэ хэдэн метрийн радиус донд ойлж харагасан юм ч тийм болов. Моханас. Гэтэ чийл юм шүү чи бүр.
Лаг тонглог ус үйдэгнээс өөй. Гайхалтай. Лаг тонглог ус байна да. Энэ уснаас нь уумар юм шүү дээ. Солиотой. Маньё гол нь ямар гоё юм бэ? Үнэхээр гоё болтой нас. Ус нь бол нэрээ. Энэ бол нэрээ гайхамшиг юм. Би хотоос гарснаас хойш ийм тонглог бастай. Газар ерөөсө таарсаг. Юу миний тариг. Яг царайг нь оруулахгүй гэ. Хай үлцэтэй. Манай хөдөж ахынд орж ирээд тэгээ би юм идээ сууж байна. Тэс ингээ хоош үрээдсэн, хоёр хоош үрээдсэн. Энэ өрөм бүр өглөө гарч өрөм гинэ. Бүр амар гоё. Сэрж юм аа. Энэ охин надтай санаасаа юм яриад байгаа юм да. Тэгвэл ичтим аа. Даамбар тоглож үзэх гэдэг ичсэн юм. Болмосоо бичнийг тоолж чаддгүй. За хэлсэн. Нүнийг бичсадан. Зөөс байсан. Хөг мөгийг хийсэн юм уу л гэж байна. Хөгөл хийсэн юм уу? Яа? Эшэрсэн гүрдэ. За хөглүүлээд хөглүүлж аваад. Ара хайна. Хүүхдүүд байгаа. Фэн бас тоглож шүү. Синэг жоох би яа. Мултамаас аваад мшаахтай. Мутхан намайг түрэн дээ. Яа. Авкарсаасан. Аажа. Одоо пианино доорж өгнө. Ааж. Тоглолт дээр үргэж юм пианино бай. Төгөл төр хөө. Добрага дэксэрээ. Төгөл төр хүүхдийг нуудаг бич. Юу гэсэн блэ? Эхийн карт дээр. Синэг. За өөрийгөө танилцуулчих. Хамаагүй ямар ч хэлээр хамаагүй. Сайн нүүдээ. Өсөндө танцтэр ди. Сайн байна нүүдээ. Казахстан Чамын их казахын сэсэнги. За саяны охин маань одоо өөр авьяасаа үзүүлнэ гинэ. Онгол миний дээ. Яа дандаа. Ямар гоё тоглолт юм тий? Яг дүнд. Кемелик юм жүрдээ. This is
Бургомыг шигдсэн юм ба. Папа. Одоо 2 Яста авьяастай мундаг ах юм байна. За чи авьяас үзүүлчих. Синера яа яста. Билет юм. Билет шидэн го билет. Яг морь унаад морь унаад тэгээд хүрхрээл үгээ явж байна. Хүрхэн тийшээ манай хэд намайг хаяад явчлаа. Хаяад явчлаа гэж би хоцорчлаа л да. Сая замдаа мориноос камера унгаагаад яг ингээд явж байна да. Манай өдөр орд явж байна. Миний морь жоохон зүрүүд юм аа. Миний удирдлагын доороос явахгүй ш. За ийш явъя бро. Тоглоо тэр жоохон тэгшгэн замаар нь явъя тхөө. Тэр энэ талаар нь гарч л та. Тэ ингээд. Янзын харагдаж байна. Гэхдээ нэг жоохон давхиж үзүүлд юм уу? Камераг өрчөө давхихаар яд юм бол та. За. Жоохон шогшуулчих гэсэн чи. Байдгүй да. Ямаа нар явах гэдэг нэ. За явъя. Гүгэрэ. Хоцорлоо шүү. Үгүй чи тийшээ гүйлдэ. Бит хоёрыг харах яах вэ? Ийм гоё байхлаар явж байна да. Яа. Үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Юу ч ярих вэ? Дэшигээ ингээд дэшээ өгсөөл байвал нөгөө хүрхрээн байт юм шиг байгаа. Тэгээ ийм өндөрлөг газар хүрхрээ байна гэхээр бас сонирхолтой л санагдав юм л да надад бол. Манай хэд мань ард хоцорчих шиг боллоо. Байгаль нэрээ гайхалтай юм аа. Тэрэнгүүр нэг гол орсож байна. Их цэнгэг өстэй. Энэ дээр бол гой амтд байдаг л хэ та. Цаашаа уулаад аваад моттой газар байдаг бол. Чон баавгай.
янз бүрийн амтан байдаг бах та бодвол. За ингэ зогсчээ. Оба. Шүп. Чи толгоогоо амраана гэж үзээд ингэ тавьчих тийм ээ. Өстой номхон амтан мэл. За ингэ түр орхичихъя чамаг. Хамгийн гоё газруудынх нь нэг гэдэг ба шүү дээ. Ийм хадан дондор ингэж явдаг юм байна. Яс юу компанич. Настай хүмүүс бол явахд бол хэцүү юм байна. Нэг хүл алдвал тэгэл Явда. Ocakta korkmayayım mı? ямар амир завтай бичт. Тэгээд энэ хаднууд нь ямар сонирхолтой юм те. Ийм том хаднууд одоо хаанаас яаж гарч ирд юм бол. Зэ хөрхрэн дээр нэрсэ. Зөөц. Зам нь ийм. За хүн зураг дарыг гэж намайг хот гинэ. Зураг дараад гинэ. Ингэж усаж орж ирдэг юм байна. Йоо. Ус нь наашаага өсрөө зүгээр амар хүүтэй ус. Нэлээд ичтэй овонж орд юм биш үү? Энэ камер дээр харагдаж байгаа зүйл өсөж байгаа усан. Бүр амар халуун өдөр бол энэ өсөж байгаа усныхын доор байж ямар юм байна. Ирсэн зам энэ харагдаж байна одоо. Тэр дээрээс ингэж бууж ирдэг. Тэг ингээд битүү хад байд юм байна. Надад яг хөрхөө бол үнээр гоё байна. Одоо ингээ харангуй. Тэгтээ хөрхрэнээсээ илүүтэйгээр яг энэ уулын цаанд тэг ингээд энэ жил бас тэр бороо хор ер нь нэлээд ховор орсон юм үү. Тэгээд нэлээд гандуу байгаа гэж байсан. Тэгээд хэрвээ их бороо хор нь их ороод сайн ногоорох юм бол үнэхээр галзуу юм байна.
Гэтэ яг нь би анхудаа явж байгаа болохоор надад бол бүр үнэхээр гайхалтай байх нь тэгж харагдаж байна. Яг камер унтарсан. Тэгээд баг түргэн нэг хэрэг хүмүүсийн зураг авч өгч байгаа. Тэгээд шилээ өнгөч тийм байна. Шилээ цааш тийм байна. Тэгэл шилээ. Өнгөр гэсэн үг юм байна. Яг унсан газар нь ойлгомжтой байгаад идэг. Тэгээд тэр шинэ орж үзэх гээд хөтлөд хэлээд ороод зөөр гараа явуулаад үзье. Урсаагүй юм чинь чи угаасаа байх болов гэж бодчихжээ. Байдгүй юм байна. Тэгээд хамгийн өвгчлөлтэй нь одоо саяны нэг үнэг юу авах байсан шүү дээ. Арман. Явъя. Сэтгэл бүрээд ахаар бие ингээд олдны өвд ороолгоод бие ороолгоод бэхлэгээ маягаар тэгжээж орлоо би хөлөөдөрхийн хооронд. Тэгсэн чинь гол нь нилээн гүнзүү байд юм биш үү? Энэ миний морины имэйл урагшаага гүгээд тах шиг баг юм. Морины имэйл маань доош ороод ч явж байгаа болохоор доош урагшаага гүвэл би ч одоо тонгорч унах байлгүй дээ. Зөвхөн хинчээ гэдэг мөрнөд нас тэг ядарчдаг юм шиг нөө. Өдөржингөө халуунаар нь зогсоол тэгэл олигтой идэж уухгүй ш. За тэгээ очиж байгаад ямар ч тач камераар бичлэг хийнэ. Өнөөдөр майхан дотор сайхан дулаахан амтан даа.